Яасан маань намайг Аримтээ гэдэг. Би болохоор Швейцарын BHM сургуульд 2018 онд сураад төгссөн байгаа. Тэгээ бакалаврын хөтөлбөрт суралцж исэн. Тэгээ 3 жил сураад төгссөн. Ерөнхийдөө анх гадагшаа явж сурахдаа болохоор одоо Канада руу би бас сургуульд үзчихсэн. Тэгээд Европ руу гэхээр англи хэл дээр сурах одоо би болохоор өөрөө англи хэл сурсан байсан. Тэгэнгүүт Европ руу болохоор өөр заавал давхар Герман, Итали, Франц хэл сурах шаардлагатай байна гэх. Тэгээд ер нь их Европыг таахгүй бажаа яг Швейцарт болонгууд англи хэл дээр сурах боломжтой. Одоо яг миний сонирхож байгаа мэргэжлийн дагуу сургууль бол олдсон интернетээс хайж агаад тэгээд ерөнхийдөө би Швейцарт англиар сурч болох юм байна гэд. Тэгээд судлаад үзэнгүүт давуу талууд нь давхар би Герман, Итали, Франц хэлээс сурах боломжтой болж таарсан. Яг л Швейцар оронд одоо Швейцар хүмүүс маань өөрсдөө дөрвөн хэлээр ярьдаг. Бас одоо англиар бас ярьдаг. Тэгээд тэр талаас нь надад бол нэг мотивашнл болж өгсөн. Хоёр дахь нь болохоор миний яг сурах байгаа мэргэжил маань одоо яг Швейцарт хамгийн их одоо хөгжсөн гэх юм уу. Швейцар хүмүүс hospitality-г болохоор одоо маш одоо өндөр түвшинд ингээ боловсруулангуй болгоцсон хүмүүст үйлчлэл үзүүлээд сурцсан хүмүүс гэдэг талаас миний одоо environment болж өгч болох юм байна гэдгээс нь бас Швейцарыг сонгосон. Гурав дахь нь бол мэдээж үзэсгэлэнтэй байгаль, аюулгүй орчин, тайван амгалан байдал гэдэг талаас одоо манай гэрийнхэн маань илүү Швейцарыг одоо дэмжсэн. Яг нь магадгүй би Америкт сурсан бол одоо яг хэтэрхий олон хүнтэй том хотуудыг хотуудтай харьцуулбал Швейцар бол харьцангуй амгалан тайвантай хамгийн гол нь аюулгүй гэдэг талаас бас нэг сонголт маань болж өгсөн байгаа. Анх бол Швейцарт очиод бол ер нь хэцүү юм бол байгаагүй. Яг л хүмүүс нь айгүй найрсаг. Тэгээд миний очсон одоо хот болохоор Швейцарын Люцерн хот байгаа. Тэгээд Люцерн хотынхаа төвд амьдардаг байсан. Одоо автобусанд суугаад сургууль дээр очих эсвэл алхаад явах ерөнхийдөө бүх юм ойрхон жижиг хот учраас тэр тал дээр бол асуудал байсан. Германаар ярьж чадахгүй бол би англиар ярьж чаддаг байсан. Хүмүүс бол германаар надтай ярихгүй бол бас англиар надад хариулаад ерөнхийдөө харилцахад бол ямар ч асуудалгүй. Тэгээд яг Швейцарт очиж хамгийн түрүүнд яг мэдэрсэн сурсан ганц зүйл бол цаг барих. Тэгээ яг би Монголд одоо өөрөө ерөнхийдөө бол цаг барих амар дуртай, цаг барихыг хичээдэг хүн. Тэгээ Швейцарт очиод үзэнгүүт хүмүүс яг цагийг бол яг урьдаг. Одоо автобус нь хүртэл яг цагтаа ирдэг. Юу гэдэг 13 цаг 47 минутанд гэсэн бол автобус яг 13 минут 47 минутаа ирдэг. Тэгэл утсан дээр аппликейшн хараад би 1 минут хоцрол автобуснаас хоцорчин. Одоо тийм хүнтэй уулзалт тавлаад одоо хичээл орох тохиолдолд бол одоо 14 цагт уулзъя гэж одоо хоёулаа ярихад Монголд бол 15 цагт уулзах боломжтой. Яг бол би бүглөрөөд ингээ гэрээсээ 14 цагт гарсан гэдэг бол Швейцарт хүмүүс 14 цагт уулзъя гэсэн л бол би 13:55 гэхэд ирсэн. Хоёлоо өдөөдөөс ингээ хараа суудсан. Тэгээ уулзалтаа 14 цагт эхлэх. Гэх мэтлийн цагийн хуваар дээр бол Швейцар хүмүүс ер нь германууд ч юм уу Европод айгуу темпанкшул цагаа барьдаг. Цагийг айгуу тэгэж одоо юу гэдэг цагаа айгуу сайн барьдаг хүмүүс. Тэр бол эхний үед бол хэцүү байсан. Дараагийн үед бол сурсан. Тэгээд сураад одоо цагаа бариад сураад юмнуудыг хийгээд бас одоо тэгдэгсэн. За би болохоор одоо BHM-с сургуульд суралцж байсан. BHM сургууль маань өөрөө бусад ихтэй сургуультай харьцуулбал ерөнхийдөө өөр системээр явдаг. 6 сард нь би онлайн хичээл үзээд дараагийн 6-аас 4 сард нь би сурч байгаа мэргэжлэрээ дадлага ажил хийдэг байсан. Тэгээд ерөнхийдөө цагийн ажил хийх бол боломжгүй сурч байгаа хугацаанд. Дараа нь би болохоор бүтэн цагаар дадлага хийх боломжтой. Манай одоо сургалтын хөтөлбөр нь өөрөө тийм байгаа байхгүй. Тэгэнгүүт сургууль одоо цаанаас нь надад ажилдаа зуучлаад өгнө. Ажлын ярилцлаганд орно. Тэгээд тухайд би өөрөө очиод ярилцлагаа өгөөд ажилдаа тэнцвэл гэрээгээ хийгээд 6 сарын хугацаатай дадлага ажил хийх боломжтой. Тэгээд мэдээж цалин авж байгаа. Тэгээд давуу тал нь бол би сурж байгаа мэргэжлэрээ дадлага ажил хийсэн учраас одоо буцаад надад сурж байгаа мэдлэг одоо чадвар маань айгүй сайн сайжирсан байгаа. Тэгээд эхний жилдээ болохоор би зөвч хийжсэн. Яг бол би дөнгөж 10 жилээ төгсөөд ямар ч ажлын туршлагагүй зөвхөн англи хэлтэй. Тэгээ би HM-с сурж байгаа хугацаанд 6 сард нь бол герман хэл жоохон сурсан. Ямар ч гэсэн германаар хүмүүстэй яриаг нь ойлгоо жоохон харилцаад яг одоо өөрийнхөө мэргэжлийн хувьд бол одоо германаар яриад сурсан байсан учраас
намайг би бол зөөгчөөс эхэлж ажилласан. Тэгээ зөөгч хийж явах хугацаанд болонгууд миний герман айл бол мэдээд сайжирсан. Яг л надтай хамт ажилладаг хүмүүс маань дандаа Испани, Итали, эсвэл өөр орнуудаас ирээд Швейцарт ажилладаг хүмүүс нь хүн герман хэлээр ярьдаг. Заримтай нь бол англиар би англи хэл зааж өгвөл, зарим нь надад герман хэл зааж өгвөл. Тэгээд мөн зөөгчөөр ажиллаж байгаа хугацаанд болохоор би одоо менежментийн талаар маш сайн сурж байгаа. Одоо тэр ажил хийлгэж манай менежер маань миний нэг өдөр ажиллах хуваарийг одоо гаргана. Би тэтгэх өдөр ингэж амар ингээд цаанаа одоо тэр менежмент явагдаж. Тэр юмыг болохоор би практикаар аягуулсан суралцсан. Тэгээд би 6 сарын хугацаанд зөөгчийнхаа эхний 4 сард нь бол зөөгчөө хийж аваад тэгээд манайх бас тэнд бартайсан хотел, том хотел. Тэгээ бартаа орой би ажиллаад тарчаад тэнд ороод нөгөө найзтай ажлынхантайгаа юм яриад суугаад заримд нь туслаад пим хийж өгч байгаа. Бартендерээр бас нэг хэсэг ажиллаж үзсэн. Яг би өөрөө айгүй сонирхолтой коктейл хийж үзмээр санагдаад тэгээд тэрнээсээ суралцаад коктейл хийгээд сүүлийн 2 сар дээр бол би бартендерээр бас ажиллаж исэн. Тэгээд ерөнхийдөө бол маш их ажлын туршлагатай болсон, мэдлэг чадвартай болсон, олон хүмүүстэй харилцсан. Тэгээд ерөнхийдөө тех тусмаа илүү өөрхөн мэдлэг чадварыг бас айгүй сайжруулж чадсан байгаа. Ер нь бол яг Швейцарт сурж байгаа Европод сурахын давуу тал нь болохоор бас аялах боломж амар өндөр. Яа тэгэхээр жижигхэн улс орон учраас ингээ хоорондоо 1 цаг 2 цагийн зайтай автобусаар эсвэл онгоцоор нисээд аялах боломжтой. Би болонгууд айгүй их аялдаг байсан. Тэгээ манай сургууль маань өөрсдөө айгүй их аялал зохион байгуулдаг. Одоо яг би ичмээс сургуулийнхаа оюутнуудын дунд 7 хоногт 2-3 удаа аялал activity event зохион байгуулдаг. Тэрэндээ хамрагдчихаараа үнэгүй сургууль бол бүгд зардлыг гаргацдаг. Тэгээ оюутнуудтай хамт Швейцарын хотуудаар аялж байгаа. Женев орж үзсэн, Цюрихгээ хот байгаа, Берн гэдэг Швейцарын нийслэл байгаа. Тэгээ бусад хотууд руу тэгэнгүүт одоо Альпийн нуруунууд руу аяллаар явна. Engelberg тэн дээр Скарис орчиг одоо нэг тийм резортын газар байдаг. Тийшээ бас чаргагаар гулгах ч юм уу цанаар гулгахаар явна. Зундаа бол ингээд кликүүдээр зүү парк маркет Швейцар дотор бол аюух аялдаг гэсэн сургуулийнхаа юмд оролцоод хуваараа болонгууд би өөрөө шууд хагас 5 дахь өдөр хичээлээ тараад Милан руу 16 еврогийн тикет аваад автобусаар 4 цаг яваад Миланд очиж хасан бүтсэн тэнд байж агаад буцаад бүтсэний орой Швейцар руу сургуультай буцаад ирэх ч юм уу. Тэгээд сургууль маань болохоор ингээд 6 сарын хугацаанд онлайн хичээлээ үзээд сурж байхдаа term break гэж болдог. 5-7 хоног хичээлээ 7 хоног ч юм уу ингээд амралтууд болдог. Тэр амралтаараа бас аягүй одоо сурч хамт найзуудтайгаа явдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө Европын бараг ихэнх хотууд руу ороод аялаад үзсэн. Том жижиг гэхгүй тэгэл ойрхон хол гэхгүй бүгдэнд л нь ерөнхийдөө аялаад үзсэн. Ерөнхийдөө бол үйлчлэгний соёл амар соёлтой хүмүүс байгаа. Тэгээд тэр нэг цаг баримтлал байгаа. Цэвэрхэн орчин, хүмүүсийн найрсаг харилцаа. Тэгэл дэлгүүрт орохоор л хүмүүс нэрэл яг юу аах уу та үзэх үү ингэхүү гэд. Эхлээл тэрнээс нь жоох айгаал сүүл рүүгээ санаад зовхгүй. Надад юм хэрэгтэй байгаа ингээл би нөгөө германаар ярихгүй болонгууд англиар зэрэг тайлбарлал Google Translator хүртэл ингээл нөгөө англиар ярихгүй бит хоёр харилцаж байгаа юм хүмүүс худалдаж авах ч юм уу. Тэгээд Швейцарт амар аюулгүй 50 орчинтой гэдэг нь бол үнэ. Шүн одоо юу гэдэг готомжаар ингээ явж байхад ямарч тийм одоо аюулцсан хил бол байхгүй. Найзуудтайгаа хэнгаут хийгээл гараалаа шоудал явсан ч гэсэн ямар ч аюул байхгүй. Хүмүүс нь бол найрсаг. Тэгээд тэр үйлчлэгийн соёл дээр нэг хэлж байгаа нь болохоор бас нөгөө нэг цагийн хуваар байгаа, ажлын цагийн хуваар. Швейцарт болохоор өглөө ажил 6 цагт эхэлдэг. Тэгээд эхний ажлын 1-т 2-т 3-т 3 өдөр хүртэл 4 цаг хүртэл дэлгүүрүүд газрууд ажиллаа хаачдаг. Тэгээ үлдсэн цагууд нь хүмүүс одоо гэртээ ч юм уу өөрийнхөө хувийн юундаа одоо цаг цагаа зорцолдог. Цөөхөн хитгэн дэлгүүр нь л нэг за орой 10 хүртэл ажилладаг ч юм уу. Тэгээ айгүй тийм зөв цагийн хуваарьтай явдаг юм шиг санагдаа. Бүтэнсэн өдөр бол бүх дэлгүүр нь хаалттай, бүгд амардаг. Тэгээ хагас өдөр болохоор дэлгүүрүүд нь 4 хүртэл ажилдаг. Нэг 4-5 дахь өдөр л орой 8 хүртэл ажиллах. Тэгэхээр яг энэ нөгөө цагийн хуваарьт нь тааруулж амьдрах нь бол тэгэл гэртээ байж байгаа л орой нэг дэлгүүр авах гэхээр хаацдаг ч юм уу. Тэгэхгүйгээр өглөөж босоод ажлуудаа амжуулж сурах гэдэг юм бол аяасан сурч авсан. Тэгээ буцаа яг Монголд ирээл багаар тэр баг байхгүй боллоо.
Сонирхолтой юм тий. Гоё fun experience сезоноор. Нэг юу Швейцарт ингээд анх яг нэг очиж байгаад нэг айгу сонин зүйл нь болохоор ингээд нөгөө гарцсан дээр зам гарахаар одоо гэрлэн дохиогүй явган үний гарцаа би зам гарч байгаа тохиолдолд ямар ч машин зогсдог. Холоос ирсэн ойртод ирсэн зогсдог. Монголд олонгууд машина өнгөрөөж иж нэг хүмүүс нэг гарцаар гардаг ш. Тэгээ би яг нэг удаа дөнгөж очижлсан баха ингээд гарцаар гарах гал зогсоод байгаа хгүй нэг машин иржсэн. За энэ машиныг гарахаар нь би зам гарыг даа гэд хүлээгээд байдаг. Нөгөө машин нэрээ зогссон. Намайг зам гарахыг хүлээгээд байдаг. Би тэ хойлоо би бенлуугаа гараад би яв гэсэн. Нөгөө нүгэ чи яв гэд бараг нэг минут гэсэн баха. Тэгээ сүлдээ би бүр ойлгонгоо за уучлаарай гэж ингээл зам гарч байгаа. Швейцар хүмүүс болохоор айгуу тийм цаг барьдаг. Соёлтой. Тэгээд Швейцар одоо юу гэдэг нь Швейцар хүмүүс Швейцар бараа хүнсээ зөвхөн авч хэрэглэдэг гэж бас нэг тийм юу байд юм бэлээ. Зөвхөн одоо бид нар болгон гадаадаас герман шоколадны туртай тэр юмыг идэх ингэдэг бол Швейцар хүмүүс зөвхөн Швейцарт үйлдвэрлэсэн юмнуудаа л авч хэрэглэж тэрэндээ одоо өөртөө одоо дэмждэг гэх юм уу? Одоо өөрсдийнхөө дотоодын үйлдвэрлэл аягүй сайн дэмждэг. Тийм аягүй зан характертай байдаг юмсээ санагдсан. Тэгээд аягүй тийм яриа хөөрөөтэй хүмүүс байдаг. Тэгээд яг тийм одоо юу гэдэг за яг ингэл гэсэн бол яг тэр хэлсэн зүйлээ хийх ч юм уу тийм айгу чадвартай хүмүүс бол санагддаг. За ер нь бол миний хувьд би яг Швейцарт дөрөв анх хэлсэн яг яагаад Швейцарт сурахаар болсон гэвэл миний сонгосон мэргэжил байгаа. Би болохоор бизнес менежментээр сураад төгсөн. Гэхдээ давхар hospitality буюу зочлохын үйлчлэгийн байгууллагын бизнесээр сурсан. Тэгээд яг анх бол Монголд ингээд энэ мэргэжил ерөөсөө байхгүй учраас гадагшаа явахаас өөр аргагүй болсон. Тэгээд гадагшаа ингээд сургуулиуд хайж яхад бол Швейцарыг сонгосон. Тэгээд яг улсын сургууль, хувийн сургууль гэж байгаа. Швейцарт бол яг хувийн сургуулиудад нь англиар сураад давхар шинэ өөр хэл сурах боломжтой. Өөр улсын сургуулиудад нь бол заавал тухайн одоо кантоны хэлээр нь сурахгүй бол одоо зөвхөн англи дээр сурна гэх бол боломжгүй. Тэгээд ерөнхийдөө магадгүй хүмүүс ингээд Швейцар гэхээр айгүй үнэтэй юм тийм гэдэг. Тэгтээ ерөнхийд бусад өөр сургуулиудтай ч юм өөр улс орнуудтай бас харьцуулбал бас зарим зүйл дээрээ тийм байнга үнэтэй ч биш. Харин ч бүр англиас ч одоо бараг хямдхан зардалтай сурах боломжтой ч юм уу. Би бол яг аялаад үзэж байхдаа англи руу явжсан. Англид бас юмнууд бол айгүй үнэтэй идэм байлээ. Паундаар бодогдоо тэгэл ингээд ханшийн харангууд ер нь бараг Швейцараас ч үнэтэй юм шиг санагдсан. Тэнгүүд Германд очингууд Швейцараас юмнууд нь бол хамаагүй хямдхан гэхдээ ингээ Евроч өөрөө бас ханшин өндөр байсан учраас ингээд тиймэрхүү зөрүүнүүд бол гардаг юм билээ. Тэгэхээр ерөнхийдөө яг сурах байгаа мэргэжил тэгээ сурах байгаа орчноо өөрөө сайн тооцоод бодоод магадгүй нөгөө нэг том хотуудад өндөр барилгатаар одоо өөр жоохон big city дуртай хүмүүс бол Швейцар бол нэг таалагдахгүй байх. Илүү 50 амгалан гоё үзэсгэлэнтэй аялах activity хийх дуртай хүмүүс бол Швейцар бол маш гоё. Тэгээ сураад амьдраад байж явах хугацаанд бол нөгөө угаасаа амьдрахад таатай орон улс учраас ямар ч тийм илүү тутам санаа зовох зүйл байхгүй. Тэгээ яг миний бас сурж байсан BHM сургууль маань өөрөө цаанаасаа нөгөө сургуулийн оюутны байр, хоол, тэгээ сургуулийн бүх ингээд зардал одоо аялал зугаалгын төлбөр нь орсон байсан учраас өөр дахиж би зардал гаргах шаардлагагүй. Сургуулийн байранд амьдраад сургуулиас хоол идээд яг хаяа гадуур явахдаа кофе мофег бол худалдаж аваад тэгээд дараа нь дадлага ажил хийгээд хийж байгаа дадлага ажлынхаа хугацаанд болохоор одоо цалин аваад тэр цалингаараа би өөрөө бас бусад юмнуудаа болгоод тэгээд тэргээрээ аялаад ингэ явдаг гэсэн болохоор ерөнхийдөө бол айгүй одоо good experience болж чадсан. За Швейцарт бол зөндөө газрууд байгаа. Би бас очиж үзэж чадаагүй бас газрууд ч айгүй их байдаг. Тэгээд мэдээж одоо л нөө хүмүүс хардвалтай Instagram, TikTok дээр ч юм ингээл амар өндөр альпин нуруунууд байгаа. Хүрхрээтэй эсвэл ингээд далаа ер нь байгалаар бол айгүй гоё очиж үзэх газрууд байгаа. Тэгтээ ерөнхийдөө бас хотуудад ер нь бол Швейцар ч өөрөө жижиггүй учраас бараг бүх хотоор нь очиж үзвэл бас айгүй сонирхолтой баг. Тэгээ миний хувьд нэг одоо
сонирхолтой байсан юм гэхээр би ингээд Люцернгийн хот маань бол хүмүүс нь германаар ярьдаг. Тэнд бүх юм германд ирдэг. Тэгээ вагонд суугаад Женев руу 4-5 цаг үлээ яваад вагоноор очдог Женев руу. Женев болонгууд Швейцарын Францаар ярьдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэл вагон дотор ингээд явж байхад тэгэл нөгөө хотоо өнгөрөөл нэг цогсоол тэр болгон дээр ингээд хэл нь өөрчлөгдөөл. Тэгээ яг Женев руу орж ирсэн чи бүх юм Франц болсон. Гэхдээ ингээд яг Люцерн хотод байдаг дэлгүүр бол бүгд яг адилхан одоо Migros, Coop гэх хоёр дэлгүүртэй бусад 4 дэлгүүрүүд байгаа. Байрлалаар нь адилхан. Тэнгүүд бүх юм ингээ Франц дээр бичигдээд эхэлж байгаа. Түнш шал нэг өөр оронд очсон юм шиг. Гэтэл нэг улс тааш. Тэгэл Женевт очингууд бүр том хүмүүс нь ч гэсэн ингээд шал өөр харилцаатай ч юм уу. Ингээл Францаар яриад эхэлдэг. Одоо өөр Италиар ярьдаг хэсэг рүү очивол ч гэсэн хүмүүс нь Италиар ярьж байгаа. Гэхдээ ямар ч газар очивол Франц, Итали, Герман, Англи хэлээр хэлэхэд ямар ч хязгаар хүн бол аль ч хэлээр шууд хариулах боломжтой байдаг. Тэр асайгүй сонирхолтой. Тэгэхээр аялал жавах хугацаанд бол ер нь бол том хотуудаар нь бүгдээр нь аялаад үзвэл өөр бас соёлыг харах боломжтой. Тэгээ үзэсгэлэнтэй байгаль өндөр альпин нуруу одоо нөгөө далайн түвшингөөс дээшээ 2 м, 3 м гэдэг л одоо альпин нуруунууд дээр аялах бас айгүй гоё. Тэгээд нэг юу гэдэг нөгөө нэг Калпбад гэдэг одоо уулын орой дээр нэг бассейнтай, гадаа аутдор бассейнтай. Тэгээд өвлж гисэн тэр халуун бассейнд ороод авах боломжтой. Тэр бол хамгийн гоё бас спотуудын нэг баг. Гадаадд амьдарч байхад бол сураад ингээм амьдарч байхад бол айгүй тийм нөгөө нэг буруу юм хийж болохгүй гэдэг юм тийм. Жижигхэн алдаа ч юм уу гаргаж болохгүй. Яг л хүний улс оронд байгаа намайг одоо өнгөлж хамгаалах хуулийн ч мэдэхгүй. Тэгээд зөвхөн нэг хөгжилтэй ч юм уу зүгээр тэр гадаад амьдарч чад бас нэг сурсан соёл болохоор Швейцарууд нөгөө хогоо айгүй ангилж хайдаг. Миний бодлоор Монголд хог ангилж хайдаг ч гэж мэддэггүй байхдаа явж исэн. Очоод ерөнхийдөө бол сурсан. Хааж исэн 3 хогийн савтай нөгөө дахин боловсруулах цаас юу гэд тэг ихлэ хаана хогоо аяхаа мэдгүй айгүй эргэлзэж байгаа, гуглдж үзэж байгаа. Тэгээд ямар ч ихлэ сураал тэгээд нэг удаа болохоор би нөгөө дадлага хийж байхдаа Engelberg гэдэг хотод нүүж тэндээ амьдэрсэн баггүй юу. Тэгээд Люцерн хотод болохоор хогийн уут нь 10 ширхэг уут нь 12 франк гэдэг баггүй. Гэхдээ энийг яг манай сургуулиас үнгүй өгчдөг байсан. 10 ширхэг уут зөвхөн тэр уутанд хогоо айдаг. Тэгээд тэр хогийг уутанд хог хайсан хогийг зөвхөн нөгөө хог зөөдөг хүмүүс нь аваа явдаг. Тэгээд ер нь бол өөртөө худалдаж авалж явах хүнтэй. Тэгээд сургууль үнгүй өгчдөг байсан болохоор би сургуулиас уут аваа явцсан. Тэгээд Engelberg-ийн холонгууд бас өөртөө тустай хогийн ууттай байхгүй. Гэхдээ тэр нэг цэгэр өнгөтэй байсан. Тэгэхээр нь би ерөөсөө юу ч бодохгүй нөгөө сургуулиас үнгүй авцсан ууттай хогнуудаа хаяал дотор нь бас хогоо ялахгүй хаяал том бөмбөрчлөө хийгээд тэгээд нэг өдөр надад захиа ирвэ. Тэгээд захиаг нь үзсэн чи германаар нэг юм бичсэн. Тэгэл Google Translator уусаа ингээ харж байгаа юм чинь. Тэгээ харсан чинь та Engelberg Люцерн гэдэг хотын уутанд хогоо ангилахгүй хайсан байна. Тэгээ юу нь бол надад сануулга явуулж байгаа. Тэгэхээр миний бодлоор тэр хүмүүс миний хогийг ухаад тэгээ тэнцэж яг би ингээл янз бүрийн хог хайж байгаа болохоор миний контексттай хогнууд del нөгөө хаяг маягтай нэртэй юм байсныг нь олоод тэгээд нэг сануулга авч исэн удаа бол байгаа. Тэгээд тэрнээс хойш бол дахиж тэр Люцерний уутанд хаяагүй Engelberg-ээс би өөрөө уутаа худалдаж аваад тэнгууд тэр чинь нөгөө хогоо ялгуул тэр уутанд аягүй хог орно. Ундаа сав хамаагүй ичээр жоохон хог орол дүрчдэг. Тэгээ ер нь тэрнээс хойш бол зөвхөн одоо трашуудаа тэр уутандаа хийгээд ундааны савнуудаа тусад нь хийгээд нөгөө хогийн савнд нь ялгаж хийгээд тэгжсэн. Магадгүй би 2-3 дахь дахиж тэр үйлдэл тавцсан бол над руу сануулга гэдэг дахиад мөнгөөр чарчлах ч юм уу те одоо торгох ч юм уу тийм юм байсан баг. Тэгээ над руу ихлэ сануулга явуулчихсан. Тэгээ гадаад амьдрч үзвэл одоо айгүй юм сурч нүд тайлнал гэдэг нь бах та ер нь бол тэгээд ер нь бол гадаад сураад төгсөөд Монголдо одоо ирээд ажиллаад бас 4-5 жил болж байна. Тэгээд өмнө гадаад бид Швейцарт байснаа бол айгүй их сандаг. Тэгээ би өөрөө ерөнхийдөө айгүй тийм аялах дуртай ийшээ тийш айгүй их явдаг. Сая ковид болоод ерөөсөө явах ойлцсон. Тэгэл гадагшаа явах болгондоо би нэг шинэ юм сурдаг ч юм уу, шинэ юм мэддэг. Яг Монголдо байгаад л авал зөвхөн Монгол сэтгэлгээтэй болоод зөвхөн
монголоор бодоод ч юм уу нэг тэгдэг баг. Яг гадагшаа ерөнхийдөө хүмүүс залууч гэлтгүй ер нь хүмүүс явж аялаач чамаагүй явж юм шинэ юм сурах хэрэгтэй баг. Тэгээ мэдээж гадаад сураад амьдарч байгаагийн хувьд болохоор амьдралын туршлагатай болно. Одоо би жишээ нь одоо нэг янз бүрийн хог мог цагмаг гэл ингэж яа тэр чинь бол яг тэр орчин байгаа үедээ мэдэрсэн зүйлүүд. Тэгэл би буцаа Монголд ирэл хүнтэй уулзахаараа яах вэ? Тэгэл хоцорно бөглөрлөөл гэдэг шалтгаанаа хэлнэ. Тэгэл Монгол төгөөс за энэ хүмүүс хоцорч ирэх байх гэл. Ерөөсөө цаг баримтлах ингээд хүлэмжшөрөхгүй. Тэнгүүд хичнээн би тэнд Швейцарт сураад ингээд мэдсэн юм Монголд ирээд хэрэгжүүлээ хэлий гэхэд бол ингээд орчин нь өөрчлөгдөж байгаа учраас заавал буцаагаад одоо юу гэдэг би монгол хүн шиг л ингэж характер харахгүй бол одоо юу гэдэг ерөөсөй байж болохгүй байхгүй одоо хүмүүс намайг ойлгохгүй ч юм уу. Тэнгүүд дараа нь өөр яг гадаадд жисэн юм уу эсвэл Швейцарт байсан найзуудтайгаа ч юм ингээ уулзаа ярилцаа одоо цаг тавлаа уулзаад ядаж бид нэр цагаа бариад уулзчихдаг тийм яад л мэддэг тэндээ ингээ байсаар агаад тэгээд эсвэл нөгөө өөр байсан одоо мэддэг хүмүүс маань намайг хөндлөөд ингэ тийм үү тэд юм уу би юм сурч исэн ингэж исэн гэд хэллэнгүүт наадах чинь нэрээ бүгдэрийг хэрэгжүүлж болох юм байна ингэж хийж болох юм байна гэх тийм одоо би өмнө одоо ажиллаж исэн газараа би сурсан юмудаас ингээ хуваалцаад айгу эргээр бас хүлээж авдаг тийм болохоор мэдгүй юм аа мэдээд мэдсний юм аа бас бусад ингээ сайн хэлээд байвал магадгүй тэгээд бас бусад хүмүүс мэдгүй одоо Монголд байгаа хүмүүс маань мэдхгүйсэн учраас хэлж өгөх хөнгөө учраас яг л өөртөөхөө байдаг. Намайг хэлсний дараа ч юм уу ингээд сурсан юмаа хуваалцахад бас өөрчлөлт болж байгаа. Гэхдээ бүх юм бол биш л да. Гэхдээ зарим нэг жижиг сажгаар ч гэсэн өөрчлөгдөж болж байгаа. Тэгэхээр тэндээс сурсан юмаа Монголдо бас танилцуулах нь зөв баг. Тэрнээс Монголд бүтэхгүй тийм болохоор шууд Монголоос яваа гадаад сайхан амьдрах гэхэд бол хэцүү. Гэхдээ зүгээр тодорхойлсон сураад ирээд зөв юм сураад тэрийг арь Монголд гэж бусад хүмүүс зааж өгвөл илүү зүгээр ах гэж боддог. Би болохоор угаасаа миний гэр бүл бүх одоо юмнууд маань Монголд бол байгаа. Тэгээд тэр мэрэгчлийг сонгоод сураад би буцаж ирээд Монголд аюу гой том үйлчлэгээний соёл үйлчлэгээний байгууллага болно гэр бүлийн бизнесээ илүү хөгжүүлнэ гэдэг зорилготой явсан. Тэгээд миний зорилго чинь буцаж ирж гэдгийг хөгжүүлэх учраас одоо надад тэнд үлдэх шалтгаан байгаагүй. Зарим хүмүүс яг гадагшаа яваа тэндээ үлдэх гэдэг үлдэхийг илүү үздэг бол яг би тэндээс яг түрүүний хэлснээр сурч мэдсэн юм аа буцаж Монголдо ирж ингэж танилцуулж хөгжүүлэх. Тэгээд ерөнхийдөө бол мэдээж гэр бүл маань энд байгаа учраас би гэр бүлтэй хамт байхыг хүсэж байгаа. Тэгээд гэр бүлийнхаа бизнесийг бас илүү сайн авч явах тэм зорилготой тэгэл Монголд буцаж ирсэн. За ер нь бол одоо хаашаач гадагшаа явах гэж байгаа Швейцар, Алтад, Англи, одоо Япон, юу гэдэг аль ч орнд явах хүмүүс хэлээ юм сайн сурах хэрэгтэй. Ер нь хэлтэй бол хөлтэй гэдэг шиг тэгэл ядчил хүнтэй харилцаж яриад өөрийгөө ойлгуулж чадах ёстой. Таг үнэхээр юу ч мэдэхгүй гадагшаа явна гэж бодож байгаа л аюу хэцүү. Тэр нөөр дээрээ магадгүй стресс болох байх. Тэгэхээр ерөнхийдөө бол би тэр яг Швейцарт сурж байгаа хугацаанд бол Швейцар хүмүүсийг бол аюу тийм бахархсан юмнууд нь тэр хэл байгаа. Дөрвөн хэлтэй хүмүүс. Дахиад давхар хятад хэлтэй ч хүн байдаг, араб хэлтэй ч хүн байгаа, орос хэлтэй ч хүн байгаа. Тэгээд нөгөө олон орны оюутнуудын дунд байгаад эхлэнгүүт дахиад өөр хэл сурах хүсэлтэй болд юм байна. Эсвэл мэдхгүйдээ бас айгүй ичдэг юм байлаа. Яг намайг дөнгөж очиод ингээл бачаад чи Монгол оюутан юм байна гэж зарим нөгөө Монгол оюутан монголч гэж мэддэггүй хүмүүс байдаг. Тэгээл зарим нь халуун чи орсоор ирдэг юм уу? Яг монголчууд орсоор ярьдаггүй ингээл. Тэгэл яг та манай ээж орсоор ярьдаг, манай их ч орсоор ярьдаг. Яг надаас нөгөө намайг англи сургуульд оруулаад би зөвхөн англи хэлтэй. Тэнгүүд орос хэл мэдхгүй. Тэгэл нэг удаа ээж рүү залхал та намайг юу н орос хэл сурахгүй яасан ингээл энд ингээл зөндөө орос оюутнууд байна. Оростой найзуудлах гэхээр данч оросоор хоорондоо яриад хаяа наттай англиар яриад ингээд байна. Тэнгүүд яг зүгээр тэр үед дахиад сайн хэл мэддэг байж. Тэгээ 10 жил болно би хятад хэл бол сурч ирсэн. Гэхдээ ерөөсөө тэгэж ашиглана гэж боддгоо байсан нь ерөөсөө нэг сайн ашиглаж мэдхгүй тэгэл хайцсан. Очоод хятад оюутнуудтай би хятадаар ярих боломжтой байсан юм байна гэж бодоод уцаар нэг хятад хэл сурдаг ч юм уу гэл. Тэгэл яг нөгөө герман хэл сураад эхэлсэн чинь өөр хүмүүстэй харилцаад эхлээд тэнгууд илүү гоё. Тэгэл герман хэл сурах надад бүр аюу их
одоо ирмэлцэлтэй болоод тэгэл яриад ингээл сураад эхэлчихэж байгаа. Тэгэхээр ер нь бол хэлээ айгуу сайн сурахтай англи хэл бол одоо яг үүндээ хүн болгол мэддэг хэл болсон. Англи дээр нэг бахархах зүйл бол одоо Монгол дотор бол айгуу бахархмаа. Монголоос гарах юм бол англи хэл ганц хэлтэй хүн бол юу ч биш. Одоо болж байгаа одоо орчин үед хүн болгонд орж 2-3 хэлтэй байгаа. Тэгээд Европт ч гэсэн одоо хэрвээ би Франц хэлтэй, англи дээр, германлтайсан бол одоо хаанч утсан тэр хэллүүдээр нь ингээ яриад өөрийгөө ойлгуулаа явна гэдэг бол гүмэнт үзэл. Бас тэр чинь бас хувь хүний бас өөр юмыг харах, сэтгэх тэр чадварт нэг сонирхолтой ба. Тэгэхээр ер нь хэлээ сайн сураарай, давхар бас нэг хэл сураарай. Тэгэхээр хаанч утсан ерөнхийдөө бол айгуу тийм өөрт нь хэрэгтэй зүйл ах гэж бодчих.